энэ оны байдлаар хадаа Bangladesh Holding компани одоо group компани үйл ажиллагааны онцлогоос татдаг. За энэ 7 хоногт бид нэр 3 дугаар улирлынхаа үйл ажиллагааны танилцуулсан. Тэгээд 3 дугаар улирлыг яг хуу ингээд таймлаад харах юм бол зах зээлийн орчинд бол энэ оны эхний хагаст явж исэн нөхцөл байдал бол ерөнхийдөө үргэлжлээ. Нийт эдийн засаг таархан багтаа холбоотой манай тээврийн зах зээл бол нийт ердөө 3% өсөлттэй ачааны хэмжээгээр за тэгээ орлогын хэмжээгээр бол бүр хас 17% уналттай бол гарч ирсэн байна. За тэгээд яг онцлог хэдэн зүйлс гэх юм бол нэгдүгээрт 6 дугаар сарын 1-ээс 10-аас дээш жилийн насжилтаа суудлын автомашин дээр Улаанбаатар хотын дугаар олохгүй энэ нэг журам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой энэ 3 дугаар үйлрэлд бол суудлын автомашины импорт бол өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 60-аас 70% огцом бууралт бол үзүүлсэн. За энэ зах зээл өөрөө одоо талаасаа маш олон тийм шок авж байгаа. За нөгөөтэйгүүр яг эерэг талдаа бол нүүрсний үн тодорхой хэмжээнд сэргэгсэнтэй холбоотой нүүрсний экспорт бол бас сайн гарлаа. Тэгээ сайн 9 сард ялангуяа нүүрсний экспорт бол өнгөрсөн одоо юу вэ? 11-р сараас хойш бол хамгийн өндөр нүүрсний бол гарцтай байсан. Тэгэхээр зах зээл яг нэг юм ерөнхийдөө бол тааруу одоо өнгөрсөн 3 жилтэй харьцуулахад бол өнгөрсөн 3 жилд бол бид жил болгоно л 30-40% өсөлт хийжсэн бол энэ жил бол ямар ч юм өсөлтгүй зах зээл бол үргэлжилсээр байна. Тэгэхээр бид салбар одоогийн байдлаар нэлээд өсөлт нь саарсан за бараг заримс тач бууралтай харагдаж байна шүү. Тэгэхээр энэ бол компани үйл ажиллагаа гэхээс гадна одоо санхүүгийн тайланд ямар шууд туссан бол компани энэ хугацаанд мэдээж таны гэсэн надад борлуулалт дээр төлөвлөж ажилласан өсөлтгүй зах зээл өсөлтийг хадгалах гэж хичээсэн гэсэн. Тэгэхээр энэ яаж гарч ирсэн? За манай хувьд бол ямар ч байсан нийт борлуулалтын орлогын хувьд бол манайх салбар бол 17% унсан бахад манайх нийт 3% унсан. За гэхдээ бусад үзүүлэлтүүд бол өсөлттэй явж байгаа яг өнөөдрийн байдлаар бол. Тэгээ энэ жилийн 4-р улиралч гэсэн бид нар бас харьцангуй 4-р улирал нь өөрөө бол яг тээврийн салбарт бол оргил ачааллын улирал байдаг. За тэр утгаараа бид нар энэ жилийн эцсийг бол өсөлттэйгээр бол дуусгана гэж бол харж байгаа. Тэр компани одоо Монголын хөрөнгөний мөрөдө бүртгэлтэй бирж дээр бүртгэлтэй нээлттэй компани бол 2 жил хагас гаруй хугацаанд болж байна. Тэгэхээр анх нээлттэй болж байхдаа мэдээж одоо унцгаасын танилцуулга одоо төлөвлөгөөнд вагон худалдаж авах гэж байсан. Тэгэхээр энэ үйл ажиллагаа ямар одоо прогресстэй явж байгаа юм түүш одоо За бид нар анх IPO хийж байхдаа 100 вагон худалдан аавна гэдэг зорилгоор хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн. За үүнийхэн бид нар стратегид баг зэргийн өөрчлөлт оруулаад эхний ээлжинд 50 вагон худалдан авсан. За энийг бол учир шалтгааныг нь би өмнөх бас юунуудаараа ярьж исэн те төмөр замын тээврийн тухай хуулийн хэрэгжилт хойшилж байгаа эднэртэй тэгээ зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой бид нар 50 вагонтой бол байгаа. За өнөөдрийн байдлаар манай 50 вагон бол үйл ажиллагаагаа экспортын түүхий эдийн экспортыг бол тээвэрлэлтэнд оролцсон үйл ажиллагаатай явж байна. За тэгээ саяны миний хэлдэг оюутлогын засгийн баяжмлыг цогццын өртөөнөөс 90 өртөөгөр 90 бомтоор гаргах, замын үед 90 бомтоор гаргах энэ ажил бол манайх одоо өөрсдийн хөдлөх бүрэлдэхүүн вагоноо бол ашиглана гэж харж байгаа. За тэгээд энэ нь бас нүүрс эднэртэй харьцуулахад бол эерэг гэж харж байгаа. Яагаад гэвэл зэсийн тээвэр гэдэг чинь өөрөө нэг дэлхийн зах зээл дээр хүний хэлбэлцлээс шалтгаалсан юм савлгаа багтаа харьцангуй тогтмол явдаг учраас энэ нь бол манай одоо экспортын үйл ажиллагаанд бол маш эерэг үр дагавартай гэж бол харж байгаа. Тэгэхээр одоогоос ирээдүг харж үзэх юм бол мэдээж энэ оны байдлаар 9 сарын одоо гайли экспортын статистик харж үзэх юм бол энэ оны байдлаар анх удаа зэсийн экспортын дүн бол нүүрсний экспортыг даваад байгаа шүү. Тэгэхээр ер нь цаашид мэдээж компани одоо тендер шалгаснаа холбоотойгоор цаашдын төлөв байдал ямар шүү өнгөтэй харагдаж байна. За энэ жил оюутлогын хувьд одоо нэг гүний уурхайн олборлолт нь эрчимжиж байгаатай холбоотой нийт засгийн баяжмлын үйлдвэрлэл нь бол өнгөрсөн жилтэй харьцуулахад 50% өссөн юм үзүүлэлт байгаа. Тэгэхээр оюутлогын хувьд мэдээж хэрэг логистик хүчин чадлаа бол нэмэгдүүлэх шаардлага бол байгаа. Тэгээд энэний хүрээнд оюутлогынхан зөвхөн нэг бомтоос өнөөдрийн хүртэл одоо зөвхөн гашуун сухад бомтоор автаар бүх баяжмлаа гаргадаг байсан бол өөрийнх нь бас нэг бомтын хамаарлаа тодорхой хэмжээгээр бууруулад 90 замын үед 90 бомтоор бас төмөр замаар тодорхой хэмжээний баяжмлаа гаргахаар шийдсэн. За энэтэй холбоотой тендер яагаад энэ нь бол тэгээд бас оюутлогоо за Монгол улсын хувьд ч гэсэн за Мон логистикийн хувьд ч гэсэн бас олон талын ач холбогдолтой гэж харж байгаа. За энэ жил саяны хэлдгээр энэ жилийн хувьд нэг том онцлог юм нь манай одоо өнгөрсөн хэдэн жилдийн мэдгүй байна. Миний мэдхийн л бараг 10 гаруй жилд бол нүүрс бол манай экспортын хамгийн том
хувийг бол эзэлдэг байсан. Экспортын орлогын. За энэ жилийн хувьд бол онцлог нь бол нүүрс зэсийн баяжмал хоёр маань бол яг 50-50 болоод ингээд тэнцсэн ба. Хоёулаа нэг 3.9 тэрбум 3.9 тэрбум болцсон тийм. Тэгэхээр цаашид энэ дэлхий дээр зэсийн эрэлт өндөр байхаар байна. Зэсийн ханш, алтны ханш ч гэсэн тогтмол энэ өсөж байгаа энэ цаг мөчид бол бид нар улсын хэмжээнд зэсийн аутпут одоо энэ зэсийн гарцаа яаж нэмэгдүүлэх үү гэдэг нь бол бас нэгэн бодох ёстой ажил. За тэгээд оюутлогоон гүний уурхаан олборлолт нь нэмэгдээд ирж байгаа нь бол Монгол улсад бас эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний юм тэнцвэртэй байдал за тэгээд юм тогтвортой байдлыг бий болгож ийн гэдгээр бол маш том ач холбогдолтой гэж харж байгаа. Тэгэхээр гадаад худалдааны ер нь нийтлэг одоо ерөнхий дэлхийд болж байгаа үйл явдлаас харцах юм бол мэдээгүй энэ он гарснаас хойш ингээд довтлолтой байдаг шүү дээ. Тэгэхээр Monogenesis Group мөн энэ жилийн байдлаар одоо 20 жил яваад хөнгөлж байгаа. Тэгэхээр энэ оны байдлаар одоо гадаад худалдааны нөхцөл байдал ер нь өмнө болж байсан нөхцөл байдлыг харьцуулахад хэмжээнд байгаа болоо. Эсвэл ямар нэгэн өөр юм байна. Яг уу одоогийн байдлаар бол мэдээж хэрэг маш юм том тодорхой бус орчинд бол бид нэр үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн одоо энэ худалдаа юм disrupt болж байгаатай холбоотой бол тээвэр логистик бол нэлээд том өөрчлөлтүүдэд орж ийн. За гэхдээ өнөөдрийн хүртэл азар бол ямар өөрчлөлт гарсан бэ гэвэл Монгол улсын хувьд бол магадгүй илүү яг тээвэр талаас харахад бол илүү эерэг өөрчлөлтүүд гарсан. Яагаад гэвэл тээврийн үн бол далайн тээврийн үн жишээлбэл бол тодорхой хэмжээнд буурсан. За энэ бол манай харилцагч мэдж байгаа нийт импортын тээвэр бол буурж байна те. За нөгөөтэйгүр нийт тээврийн эрэлт яасантай буурж байгаатай холбоотой энэ тэнд очиж тээвэр гацах, congestion үүсэх, бөглөрөх зэрэг асуудлууд бол энэ жил харьцангуй smooth буюу юм төгшөлгүй тээврийн үйл ажиллагаа бол явж байна. Тэгээд цаашаач бид нар тэгтээ бас зөвхөн одоо дэлхийн чиглэлтгүй Монгол улсын хэмжээнд ч гэсэн бас нэлээдгүй тодорхойгүй нөхцөл байдал донд эрх хичээлийнхаа одоо бизнес планыг бизнес планы ажил руу орж байна. Манай хувьд бол салбарын хувьд энэ урдлын төмөр зам бол том ажил байна. За тэгээд салбарын бодлогын хувьд бидний хувьд энэ зүүн коридорын төмөр зам босоо тэнхлэлийн төмөр замыг бол маш ихээр дэмжиж байгаа. За энэ бол маш олон талтай ач холбогдолтой дэд үтс биднэрт байгаа. Тэгээ энэ төсөл маань цаашид явах уу юу үгүй юу гэдэг нь бол одоогийн байдлаар бол тодорхой бос байсаар байгаа. Тэгэхээр ер нь харах юм бол цаашаа тийм хамгийн том эрхчлийг юу болж байгаа. Дараа нь бизнес төлөвлөгөө боловсруулж чадаад хамгийн гол анхаарах ёстой зүйл нь тээвэр логистик салбарт юу харагдаж байна? Тээвэр логистикийн салбарт одоо хамгийн том анхаарах эрсдэл гэх юм бол магадгүй Монгол улсын одоо энэ импортын салбар юм болов. Ягаад гэвэл одоо энэ жил бол нийт одоо нэг ерөнхий манай экспорт сул байгаатай холбоотой эдийн засаг удаашралтай. За мөн дээр нь Монгол банк болон санхүүгийн зохицуулах орноос тавьсан мөнгөний хатуу бодлогуудын үр дүнд бол хэрэглээ бол энэ жил бол ерөөсөө өссөнгүй тийм ээ. За тэгээд энтэй холбоотой яг уу энэ тэнд одоо энэ Улаанбаатар хотын терминалуудын хүчин чадал буурах за замын үеийн хүчин бөглөрл эднэр ачаал буурах зэрэг юм эрг үр дагавар байгаа ч гэсэн энэ бол цаашлаад эдийн засагт бас нэлээдгүй сөрөг үр дагавартай. За тэгээд манай салбарчин сая эхний хагас жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр хамгийн агшсан одоо салбар болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энийг л юм болов уу гэж харж байна. Түүнээс транзит бол харьцангуй тогтвортой байна. За нүүрсний экспортыг бол за үнэн тогтвортой байлаа гэж бодоход гарцсан ч гэсэн одоогийн хэмжээнд байх болов уу гэж харж байна. Тэгэхээр магадгүй импортын салбар л хамгийн тодорхойгүй бөгөөд унах бас эрсдэлтэй байна гэж харж байгаа. Тэгээд түрүүний хэлдэг суудлын автомашин манай нийт импортын 2 дахь хамгийн том импортын бүтээгдэхүүн энэ сая 3 дугаар үлрэл 70% уналт үзүүлнэ гэдэг бол нэлээд шокинг үзүүлэлт болсон л доо.